우리가 이제 бид нар суушаараа хайгаад болдгоо шүү дээ. Би болчих юм уу? Тэгээд хамтгүй болцсон судлаа гэсэн юм. Хурсан юм байна. За танах танилцуулаач. 먼저 소개부터 우리 직원들 다 들어오라고. 현재 계시고 정말 간판을 잘 줬어요. 유리명 사전께 조치 기준어들을 위치에 현재 제네티가 다다했는데 길이 위에다 다다했는데 저쪽에 소장원, 이거 총괄, 사장원이니까 내가 뒤에서 어떤 의미로 저쪽에 차 그때 사이즈 내렸잖아. камерата жоохон 스타일 үзүүлсэн юм. Тэр энэ нөгөө баримттай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компани хүмүүсөө энэ хойдлог шахаж уншаа. За. 현장은 저를 비롯해서 신호 보여주세요. 현장 총괄, 그리고 지금 현장 공작 총괄로 서장원, 유지혜가 근무 중에 있습니다. 소주도 집에 좀 장을 갖고 밑으로 상수고 싶은 것도. 그리고 정비 설비 지원 총괄로 윤하영, 갔다가 또 들어서 좀 백산이 배려서는 갔다가 하염 있습니다. 정기석, 엔지니어는 통보로 청기석 비즈니스에 바꿔라 시어테지까지 진짜가 그리고 PC, 소주관리 업무는 이현준이 그랬더니 인지네를 이하염 진짜 그리고 소셀리 받은 거 유정관리로 우리 바로 김진성호 팀장이 수입 매니지먼트 배려서 한번 같이 좀 보고 있습니다. 누가 엔지니어가 관리에 있습니다. 뭔가 스타트스 배려서 한번 바꿔라 이 산들이 있습니다. 지금 현재 저희 아파트 현장은 14개동 2007세대 현장입니다. 마이크로스 바꿔라 아론 그룹부터 하루만 더 살펴보고 있습니다. 전체적으로는 A, B, C, D 4개 구역으로 앞에 제일 있는 구글이 앵글스가 조사를 진행 중에 있습니다. 현재 사업대에는 8대가 설치 중에 있고요. 저가 바깥으로 살아서 바깥으로 설치해서 있었죠. 이쪽으로는 지하 2층부터 지금 설치까지 완료가 되는 상태입니다. 그래서 그때 지났더라. 그러니까 플러스 아름답고 그렇죠. 시와 저희하고의 계약은 현재 9,467만 불 계약되어 있고요. 이것도 글쎄 무슨 아까 이분들 하는 방어 사이트 같은 거 계정이 한 36개월로 이게 글쎄 혹시나 아까 어떤 거 같다 리스크 왔었는데 그렇죠. 현장에서 27년 7월 중복을 목표로 공사를 관리하겠습니다. 버리면 버릴 수 없으니까 사실 있었다. 이 스타트스 나게 그렇잖아. 현장 평면은 총 5개 타입이고요. 8명 더서 알았어. 지금 다음 주쯤 알때 그 숫자가 38제곱미터부터 47제곱미터까지 5개 타입이 되겠습니다. 복숭아 MS 그 같은 때 다음 주쯤 되잖아. 현재 저희 골조 상태만 보면 전체 154개 층 중에 58개 층이 완료가 되어 있어서 밀도 같습니다. 거기 그 동원 배우들은 다 플러스 배우 내용 다 그걸 갖다가 그 나가면 그때 진도율로는 37.6%가 되겠습니다. 프로레스 비슷하지만 좀 싸움이 들어가요. 현재 저희가 제출한 시청이 제출한 계획 공정률상으로는 8월 말까지는 22.47% 계획에
ажлын төлөвлөгөө нь 22절 3절부터 달성을 하였지만 8 сараас үехэд бол 22 гаруй 38%тэй явж байгаа. 9월은 현재 28.73% 9 계획에 сарын дуусах хүртэл 28 оны 73%-ийн үстэй байна гэж хэлсэн байгаа болоод 25 оны 40%тэй одоо үстэй явж байна. 현재 25% 정도 공정률을 달성하고 있습니다. 현재 지금 주요 공장 국조공사 외에 난방, 엑스카스너스 өөр чухал ажил гэх юм бол долооны ажил явуулж байгаа. 공조공사를 진행 중에 있고요. 그리고 창호공사를 준비하고 있습니다. Одоо бүртээ ажилладаг энэ долооны ажил болон одоо цаахны ажлыг төлөвлөж байгаа. 지금 저희 현재 계획으로는 내년 7월까지 국조공사를 완료를 하고 Одоо гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллана 2026 оны 7 сар хүртэл 엑스카스너스 бүгдийн дуусгах гэж төлөвлөж байгаа. 내년 10월 말에 엘리베이터 공사 완료를 하고 Тэгээ 26 оны 10 сар гэхэд бүх лектийг 설치해сэн байна гэж төлөвлөж байгаа. 공사를 통해서 27년 7월까지 중복을 목표로 하고 있습니다. Тэгээ 2027 оны 7 сар хүртэл дуусгах гэж төлөвлөж байна. 이상입니다. танах хэдэн инженер техникийн ажилтан бичнээ өөрийн гэсэн техник томлолтоор 우리가 이제 몇 명의 인재하고 яг одоо тэр Илсан гэдэг энэ танах чинь Илсан конструкшны яг өөрийн хичнээн инженер техникийн ажилтан хичнээн барилгач хичнээн 저희 현재 원래 입찰할 때 저희가 제출했던 계획 인원은 7명이고요. 이렇게 아픈가 조절지성 있습니다. 나사인 있습니다. 현재 지금 7명이 근무 중이고 로컬 엔지니어 포함해서 би одоо танаа анх тендер тавьсан материалыг одоо үзүүлэх гэдэг танаа ингэж тендер тавьсан байхгүй юу? Бид нар өөрсдийнхөө одоо танах төхөөрөмжөөр хүн хүчээр барилгачдаа энэ бүгдээр солонгос улсын Эксим банкны одоо хөнгөлөлтөө зээлийн хүрээнд баригдах 2007 айлын орон сууцыг барина гэдэг ийм одоо баталгаа гаргаж тендер таарал ялсан байхгүй юу? Тэгээ та нар тендерт ялангуйтаа одоо танах чи ямар нэртэй компани Сүмбэр цамхаг гэдэг компани бүх ажлаа туслан гүйцэтгэж өгч байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ Сүмбэр цамхаг нь энэ ард сууж хүмүүс дахиад ингэж дамжуулаад дахиад туслан гүйцэтгэж ажиллаа үзэн штэ. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байгааг бол энэ барилгын 1 м квадратыг ногт өртөх нь чи ашигын марж аваад энэ хүмүүс төр хамгийн бага сүлд очиж штэ. Энээс болоод юу болох вөхөр одоо эхнээс эрсдлүүд үүсэж байна. Би өнөөдөр энд яагаад ирсэн бэ гэвэл энэ барилгын энд одоо ажиллаж байгаа энэ туслан гүйцэтгэгч компаниуд нь тодорхой хугацаанд энэ ажлын гүйцэтгэлээ аваагүй гэдэг ийм гомдол санал гарсан. Тэр гомдол саналын дагуу би танаа энэ хүмүүстэй уулзсан чинь Сүмбэр цамхаг гэдэг компанийнхаа захирал руу бид нар одоо 6.4 тэрбум төгрөг шилжүүлчихэд тэрнийхээ хойноос нэхэл дагал болоод нөгөө энэ дэлгэрмаа гэдэг захирал авч чадахгүй байна. Тэрнээс болоод энэ барилгачид гомдол санал гаргаад байна гэдэг ийм зүйлээс би наашаа ингэж яагаад ирж байгаа юм би энэ өөрөө яг энэ миний одоо хашиж байгаа албан тушаал бол энэ Баянгуулын энэ аманд баригдаж байгаа арлууд нийцсэн орон сууц төслийн захиалагчийг би төлөөлж ирж байна. Би захиалагчаа эвлүүлж ирж байна. Тэгсэн би энэ эмгтэйг одоо өөрөө утсыг олж аваад яриад энэ эмгтэй Дэлгэрмаа гэдэг энэ Сүмбэр цамхаг гэдэг компани захирал ирээгээд илчлээ. Чи яагаад энэ хүмүүсийн агуу мөнгөийг гүйцэж өгөх юм бэ гэсэн чинь би солонгос захиралтайгаа ерөөсөө холбогдож уулзахгүй байгаа гэдэг зүйлийг сайн хэлсэн. Тэгэхээр би одоо энэс хойш хүмүүс танаа энэ барилгын талбай дээр танаа үндсэн гүйцэтгэгч, туслангийн гүйцэтгэгчний хооронд холболт хийх эсвэл энэ хооронд үүсэж байгаа үр амьсгалыг барагдуулах ямар ч үүрэг надад байхгүй. Би зөвхөн чамтай
2027 оны 7 сарын 1 гэхэд 2007 айлынхаа орон сууцыг одоо хүлээж авахд би эрэхтэй гэрээний өөр 저는 이제 그 하도사하고 하도학자하고 хэрвээ чи хугацаанд төлөхгүй энэ гэрээний цаасны дагуу хоног гүйцэтгэгүй үргийн үнийн дүгээр 1% одоо алтангийг бид нар 받기만 чамд 원하고 있다. эргээд энэ Exim банкны энэ одоо зээлүүд 만약에 үндсэндээ бид эргэж хугацаанд төлөх эргэн төлөлт хийх энэ буцалтгүй тусламж биш. Энэ эргэн төлөлтийг зээлийн харилцаа учраас бидний бариулж байгаа байшин нэгдүгээр бидний хийсэн Монгол улсын стандарт шаардлага чанарт нийцсэн баг хэвээр. Ингээ хэдэн давхар тусламжууд хийгээд байдаг. 기준에 맞게끔 Тэгээ чанар нь стандарт нь нийцэхгүй байвал бидний энэ дээр одоо том асуудал үүснэ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг энэ дээр давхар хяналт тавиа гэдэг ийм одоо үүргээр оруулж ирж байгаа. Мөнхөд байна. Тийм нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давхар миний өмнөөс захиалагчийн хяналтыг хөгжүүлсэн. Энд орж байгаа энэ бетон зураг нь чанар стандартаа нийцэж гэнэ үгүй юу? Энэ орж байгаа барилгын материалууд нь чанартаа нийцэж гэнэ үгүй юу? Сантехникийн хэрэгслүүд нь томчлууд нь чанар стандартад нийцэж гэнэ үгүй юу? Ярих гэж ирж байгаа. Бид нар энийг 2027 оны 7 сараас эхлээд энэ чинь 7 сараас өмнө борлуулалтын эхлэхэд 2026 оны 6 дугаар сараас эхлээд энэ дээр туслах нийслэлийн орон сууцны корпорацаар дамжуулан борлуулалт хийх гэж одоо явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл ялгаагүй хувийн компанитай ялгаагүй нийслэл ч гэсэн зээлээр бариулж байгаа энэ төслөө богино хугацаанд эдийн засгийн үр өгөөстэй болох ёстой. Гэтэл ийм ойлгомжтой байдал үүссэн учраас нийслэлийн засгийн даргын нэгдүгээр орлогч энэ одоо талбай дээр сар болгоо ирж энэ төслийг авахын тулд мэдээлэл авч байна. Дээр нь хэн 시장님께서 부시장이 이제 계속 판단을 мөнх даргын нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг төлөөж давхар хяналтууд захиалагчид төлөөж хяналтууд тавьж явж байна. Тэгээ эдгээр бид нар Exim банк манай хоёрын хооронд нөгөө бүүстэд бичиж байгаа юм дээр би мөнх даргын гарын үсэг зурагдсан нар нь бүүстлүүдийг эцлэн 그 수출금에서 기성금을 지불하고 시청 재무부에서 사인을 тэгэхээр та манай тендерт оролцохдоо би ийм техник ийм одоо ажилтгчтай оролцсноо гэж тендерт авчаад яагаад 7 инженер авчираад энэ дээр төслийн менежментээ хийгээд тэгээд туслангийн туслан баахан хүмүүс аваад байгаа. 먼저 이제 선거한테 이제 인성 간섭권을 한다고 해서 의원도 많이 부친다고 해서 했지만 хоёрдугаар тийм 이제 сүмбэр цанхаг гэдэг компани өдөртөө би одоо танаа туслан гүйцэтгэх хоёрыг өнөөдөр уулзуулж байгаа танаа хоёрын хооронд ямар асуудал байгаа юм өнөөдөр энэ техникээс хэрэгсэлийг бид нар мэдээлсэн. 이거 대면 정보를 이제 그 언론에다 얘기할 거라고 합니다. 그러니까 저희가 입찰할 때 원래 키퍼시라고 해서 한국인 지원 계획은 원래 7명이었고 나머지는 현재 못하는 이해랑 지원으로 진행하고 있습니다. 그래서 그걸 괜찮았을 때 나서 살짝 있습니다. 그래서 아직도 뭔가 좀 있습니다. 약속 있어서 이 тендерийн баримт бичиж энд авчаад байна шүү дээ. Энэ та нар техник хэрэгсэл энэ ингээд өөрсдөө техник хэрэгсэлтэй энэ оролцсон гэж тендертэй ялж байгаа байхгүй. Ялцсныхаа дараа та нар долуулаа сөүлээс нэрчирээд хэд дамжуулаад ингээд тендерээ яагаад ингэж хийж гүйцэтгэх юм бэ? Тендерээ тайлбар өгчөөд гэж шүү дээ. 기계랑 그런 거를 이제 사용해서 사용해서 Монгол хэлтгээс хараад 사용해서 이제 하기로 했었는데 그걸 이제 하지 않고 이제 하도 업체를 계속 하도 업체한테 이제 100% 맡기고 일을 하고 있는 저희가 직접 구매할 수도 있고 생명업체 통해서 할 수도 있고 선택은 이기인데 현장에 필요한 자재와 장비를 어떤 방식으로 할 수 있는지 현장에 맞는 알아서 살펴볼 현장 진행을 진행합니다. 이거 테이프 그런 그거 들어올 때 바로 보세요. 그래서 이제 목숨 스페이스 가서 Тэгэхээр даваатлаа нэг одоо хэдүүлээ ийм цаасан тендерийн гэрүүгээр үлдээс өнөөдөр ийм байна. Тэгэхээр танаас яг төлөвлөлт хийсэн танаа 2023 онд яг тендер бүр өмнө намайг ялах болсон юм байна.
Танаа анх тендер манайд байгуулсан гэрээ эдний тендерт орсон анхны тендерийн санал гэдэг чинь гэрээний нэг хэсэг оперчтэй. Тэгэхээр тэр өөрөө опертон дээр гисэн амсан амтаасаа юу н өнөөдөр ингээд амьдрал бийцэхгүй зөрчиж байгаа тусаа эдгээр өөрсдөө нь гар хөдөлгөөс оруулаад тэгээд би танаа экзим рүү солонгосын экзим рүү би өөрөө гараа өсгөх захидлыг явуулъя. Ингээд энэ асуудлыг 그 자료를 검토해 보고 이제 우리 사인 받고 эргэлтэн одоо та энэ танаа туслан бүрт Сүмбэр цонх компанийнхаа захиралчин тантай олж уулзах чадахгүй яваад байгаа гэж байна. Энэ дээр тайлбар 준비를 통해서는 이제 우리 부모님 못 만나고 있다고 해가지고 그거를 지정을 얘기를 했고요. 그걸 아직까지 이제 나눠서 이제 우리랑 만나고 싶은데 못 만나고 있었다고. 그러니까 만나서 해결할 수 있는 문제는 만나서 해결하는 건데 그동안 우리 입장에서 보면 계약을 벗어난 요구를 계속 지속적으로 해왔기 때문에 저희는 계약에 맞추는 거 하기 위해서 저희는 준비를 해왔고 그 계약에 맞는 거 저희는 요구를 했는데 그에 대한 답변이 없어서 만난다는 것 자체가 큰 의미가 없어서 특별히 만남은 아까 сами другой 기준이 나와있을 때 есть 어떤 전부 다 붙었으면 좋겠지만 기준이 나와있다는 것은 그 위에서 와서 이런 말씀 저희는 해외 업체이기 때문에 가장 중요한 것은 시민 메신저를 위해서는 계약이 가장 중요해요. 그 계약을 Структурата дадат компания санс компания гомосрын Монгол дээр эсрэг хийж байгаа сарын Монгол компани физиктэй байна. Физикнээ сарын гэрээний үсэн гэрээний дагуу эсрэг хийх байгаа. 계약을 준수하기를 제가 했는데 계약 외에 추가적인 상황들이 요구를 해서 그 저희가 수용할 수 없었기 때문에 만약에 제가 큰 의미가 없다고 생각했습니다. 우리 гэрээний дагуу физик манай бүр асуулт байсан. 그렇죠. гэрээний статус нь юм байна. статус тийм байна. би чиний надад хариу өгөөч. Би танаа хоёрын хоорондох одоо үүс ерөнхий гүйцэтгэгч, бусдын гүйцэтгэгч хоёрын хоорондох үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй албан тушаалтай юм уу? Чи тэрний танк амаа тийм чи бүрдтэй гэж бодоод байгаа юм уу? 이제 하도합작 문제를 우리가 이제 하도합작 문제를 해결을 하는 чи тэгж ойлгоод байгаа юм уу? 그렇게 좀 이해하고 계시는 알고 있습니다. 그렇게 충분히 이해를 하고 있고 해결하기 위해서 지금 노력을 하고 있습니다. 아니 시장이 그거를 해결해 주는 사람이 아니고 Сүмбэр цонхын хоёрын хооронд маргааны одоо тэгээс ирээд шийдчих хэрэгтэй хүн гэж ойлгоод байгаа юм. Украин басуултыг бодсон. хамгийн анх сарын 3-нд одоо тэгээд гэсэн компани зүйл шаардж байгаа. Үүнээс гадна нэмж одоо мөнгө хийх болно шүү. За би гэсэн компани хойцолж байгаа гэж байгаа. Хамгийн сүүлд тэгээд санхүүжилт байна асуудал. За талбай орнд бол санхүүжилтийг гүйцэтгэлээр олох гэсэн. За гүйцэтгэлийн дагуу гүйцэтгэлийн мөнгөийг бол олгоод явж байгаа. Боловч гүйцэтгэлээс нэмж одоо санхүүжилт олохыг хичээж юм байгаад цаашаа явж байгаа. Өөрөөр хэлбэл зарим хадгалчдаар нэмээд 10.8 сая доллар гэдэг. Би болохоор 3.5 2.1 сая долларыг одоо илүү санхүүжилт өгөөч шаардлагатай гэсэн. Энэ одоо их боломжтой гүйцэтгэл хийх болсон учраас гүйцэтгэлийн мөнгөийг олгосон гүйцэтгэлийн мөнгө хамгийн сүүлд нь 1 сая доллар. Оны 10 сарын 6-нд гэсэн. Тэгээд эгүүлэл нөгөө хослын гэж яриад байгаа. Одоо хүмүүс маань хийсэн бүс аваагүй асуудал гэдэг. Тэгээд хослын гүйцэтгэж байгаа компани хүмүүс. Яг ясан компани тусаад зөвшөөрөл авч ирээгүй. Яг Сүмбэр цонх компани ажилтан гэдэг ойлголтоор яваад байгаа юм бас үзүүлдэг. Талуудын орноос гэрээний зүгт гараад байгаа учраас ирээдүйн
чи тэгээ тайлбарлаа. Чи залилээ гэдэг юм. Чи эднийхтэй байгуулсан гэрээ өөрийнхөө компаниар хийж гүйцэтгэх гэж гэрээ хийсэн юм шүү. Чи энэ бидний шүү дээ. Энэ татвар төлөгчдийн мөнгө гэхгүй юу? Зүгээр нэг хэн нэг залилангийн хүмүүс орж ирэл бидний энэ төслийг одоо ингээд сүйтгэх нь энэ өстө дөөлөө заяа. Ялангуяа чамшиг хүүхэн бидний энэ төслөстөө сүрүүлэхгүй заяа. Чи яагаад энэ гадны хүмүүсийн итгэлийг иршлээд энэ компанитай гэрээ хийчихэнгүүтээ өөрийнхөө компаниар ажил хийж гүйцэтгэх нь гэж ярьчаад чи баахан хүмүүс бусдын ингэж авчираад тэн дээр нь ашиг өгдөг. Тэгээ анханасаа тохирсон юм дээр чи захиж гүйцэтгэлээр урьдчилгаа төлбөр өгөх гэдэг байна. Чи яг одоо барилгын талбай дээр яг Сүмбэл самбал гэдэг компани нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэдэн хүн бэ? Энийг даваад өгсөж. Чи тайлбараа хий. Одним энэ өдрийн төлөв гэдэг нь Монгол улстай хэлж байгаа төсөлдөр одоо нэр нь намаа нэгдүгээр шуулжтайгаа хэлбэрт эсэн констракшн гэрээ хооронд хийсэн гэрээний залтан бүх хариуцлага Сүмбэл самбал өөрөө өөрөөр хийсэн гэдэг. А тэрнээ тусан гүйцэтгэж орж ирээд мэдээж Монгол улсын байдлын хэмжээнд тусаа зөвшөөрлөө 16 мянга төлөвлөсөн. Тэгэхээр энэний дагуу мэдээж дулааны тусаа зөвшөөрлөг хангах авчирдаг, цахилгааны тусаа зөвшөөрлөг хангах авчирдаг. Энэ чинь одоо бид тусан гүйцэтгэж авч яваа. Энэ нормчсан бүрдүүн тооцоогоор байж идэг. Дөрмөө би олчихгүй. За бид нар 3 сарын 14-нд 3 сарын 7-ны өдөр бид нар гэрээ хийсэн байдаг. 3 сарын 14-нд буюу цастаа ах нь манай хувьд төслийн эхлэх шаардлагыг тавьчихсан. Тэгэхээр бид нар 3 сарын 14-нд өөрсдийн хөрөнгөөр төслийг эхлүүлсэн. Уршаа төлбөр гэж олж ирсэн байсан мөнгийг design construction удаагаар өөр зүйл зарцуулсан байдаг. Тэр зүйлийн талаар энэ мөнгө одоо өгөөч гэдэг шаардлага тавьчихсан. За тэгээд нэгдүгээр нь өчтөр ингээд 6 удаа надрын албан бичиг авсан. 6 удаагийн албан бичиг дандаа бүтгэл төв шинжтэй. Намайг талбай дээр ярьдаггүй, захирлыг нь олдоггүй. Эсвэл тусламжийн тусан. Ер нь бол тэрээр манай туслан өөрсдөгч нарыг одоо 22 дээр заасан байгаа. Сүмбэл самхагтаа хийсэн туслан өөрсдөгчдийн асуудлыг design construction бүрэн хариуцсан гэдгийг өгүүлбэрээдэг. Тэгэхээр би өөрийн туслан өөрсдөгчнээ бүрэн хариуцсан гэдэг энэ албан ёсоор хэлье. Хэд гүйцэтгэгчээр орж ирсэн Сүмбэл самхаг компани нь өөрийн туслан өөрсдөгчдийн хохирол цаашаа гарах эрсдлийг тэгээ бүрэн хариуцсан гэдгийг илэрхийлээд нэрээ зурсан байт юм аа. Мөн тухайн төсөл дээр орж байгаа пум сапууд, хэв хашмал, техник тоног төхөөрөмж бүгдийг Сүмбэл самбал компани авсан. Мөн энэ төсөл хэрэгжиж байгаа ягцын оршин сууц буюу бидний офис Eson Construction унах машинуудыг Сүмбэл самбал авсан байгаа.